бид нар бизнес менежмент гэдэг тэнгууд айгаа хол онлайн юм шиг ингээд сонсогдож ээж магадгүй менежмент гэх гадаад үг ороод ирсэн бизнес ч гэсэн өөрөө гадаад үг шүү дээ тий хоёулаа гадаад үг. За тэгээд бизнесийн менежментээр Америкт нэг 18 төрлийн хичээл аваад ингээд сургуулаа төгссөний дараа би диплома гардаж авч байхдаа би яг энэ 3 жил юу сурчваа гэж өөрөөсөө асуужсэн. Тэгээд хамгийн сүүлд би юу гэж дүгнэлт гаргасан бэ гэхээр бизнес менежмент гэдэг чинь манай нөгөө дээр үе эмээ өвөөгийн л ухаан юм биш гэдэг ойлгож авч байгаа байхгүй. Эмээ өвөөгийн ухаан, малчтын ухаан гэж ойлгож байгаа байхгүй. Тэгээ юу гэж нэ гэхээр монголчууд маш их бизнес менежмент сайтай хүмүүс юм бэ гэдгийг харж байгаа. Тэгээ маш олон баталгаанууд энэ дэр хэлж байгаа. За жишээ ярихад манай өвөө эмээ хоёр, манай аавын тал те эмээ өвөө хоёр бидний баг байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумд ингээд өөрсдийн гэсэн мал аж ахуйтай, малтай манай өвөө болохоор өтрөмийн одоо дарга тийм ээ эмээ маань нас хүүхдүүдэд эсвүүг дараал ингээд ач нараад цуглуулаад ингээд малчин хүн байсан. Мал малдаг хүмүүс байж байгаа байхгүй. За тэгээ зуны амралтаараа юм уу өвлийн амралтаараа ингээд очихоор ач нартаа ингээд даалгавар өгчдөг тий. Төрөний нөгөө 4 бизнес менежментийн 4 зохион байгуулалтын тухай ярьж байсан шүү дээ. Яг энэ дагуу ингээд даалгавар ач нартаа өгчдөг байсан маа. За тэгээ өглөө бас бол үнэ малаас сахаа сахуулаад тий. За ямар ачтай тугал татхыг хариуцуулах уу тий? Ямар ачтай сүүгээ хөөрүүлэхийг хариуцуулах уу гэд ингээд эмээ маань бүгдийг тооцсон. За тэгээд зохион байгуулалтаа өглөө одоо зохион байгуулалт хийхдээ үхрээ хизээд одоо бэлчээрт гарахгүй хин тууж явах уу? Хин хариулгаас нь авчихаар нь тосох уу гэд тий. Ингээд тэр малчин ухаан бол тэр чигтээ бизнес менежмент байсан байгаа байхгүй юу? Би яг сүүл диплома тайзан дээр гадаж авахдаа яг л тэгж бодож байсан. Энэ ерөөсөө манай эмээгийн нөгөө малчин ухаанчил бизнес менежмент юм биш үү? Тэ? За тэгээд удирдах, манлайлах нөгөө эмээ маань өглөө хосоод хамгийн түрүүнд айлын эзэгтэй малчин хүн өглөө хосч өмнө малынхаа сайлыг бэлдэж, хувийн төмпөнгөө бэлдэж хондог штэ тий. Тэгээд өглөө нь босоод өөрөө удирдан манлайлах ажлаа хийж байгаа байхгүй. Тэнгүүдээ одоо янз бүрийн бэлчээрт явцсан өхөр нь ямар нэг юм тохиоллоо эсвэл одоо сүүгээ хөөрүүлээд өрмөө гаргахтаа ямар нэг юм болохоо очсон бол энэ дээрээ дүн шинжилгээ хийгээд за одоо ингэж шүү хүмүүстээ ингийн шүү хүмүүстээ миний хүмүүст энэ дээр нь анхаарах шүү гэд ингээд туршлагаа ингээд цаашаа өвлүүлж үйдэг. Тэр нь болохоор нөгөө амьдралынхаа дүн шинжилгээг хийгээд хяналтаа хийгээд ингэж болохгүй юм байна. Ингийн биш шүү гэдэг өв уламжлалаа ингээд хадгалж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бизнес менежмент гэдэг бол ерөөсөө Монгол нүүдэлчин хүмүүст байсан цаанаасаа байгалийн хөгжөлтөө зүйл юм байна гэдгийг хамгийн сүүлд бас яг сургуулаа төгсөж байхдаа бол ойлгочихсон. Тэ ойлгомжтой тэ бизнес менежмент чи ерөөсөө малчин ухаан байсан байна. Дээр үе нүүдлийн ухаан байсан юм байна. Тэгэж чадсанараа яасан бэ гэхээр энэ нүүдлийн мундаг энэ менежментийн ухаанаар манай одоо өв уламжлагдаж ирсэн түүх соёлоо судлах юм бол Чингис хаан тийм ээ дэлхийг байлдан дагуулж чадсан менежментийн ухаан байгаа. Энийг одоо л барууныханд менежментийн ухааны хичээл дээр ингээд яригдж байна тий. Тэгээ энэ олон том гүрнүүдийн дунд бид нар өнөөдөр цөөхөн 3 сая монголчууд маань яагаад ингээд оршин тогтноод үлдэж тусгаар тогтнолоо хамгаалж чадсан. Энэ чинь менежментийн ухаан байгаа байхгүй. Бид нараас ерөөсөө байглаас өгдсөн ийм том өгдөлтөй менежментийн өгдөлтөй ард түмэн юм байна гэдгийг бол ингээд харж ирсэн. Бизнес менежментийн хичээлээ үзчихэд